нэг аль нэг түүх, контент булангараа сэтгүүлч яруу найрагч, дорнод нутгийн мөн найз дүү, цагдаагийн дэд хурандаа төгс жаргалынхаа гэр бүлд зочлон ээж наран чинэг болон өөртөө сонин сайхнаас хуваалцлаа. Хоёр алтан хөдөлмөрийн гавьяан ууландаг одонтой хөдөлмөрийн үнд медальтай манай 25 жил медаль 2 байсан байлээ. Нэгийн цагаан сар мартын давхиж чад яцсан гэсэн. Аягүй сайн айлтгүй чадсан бэр болж орсон шүү дээ хацтай. Манай нөхөр чинь хүний өргөмөл ганцсан. Энэ хадам талын хам автнууд байна. Хамгийн хадам адмаа ямар сайхан дийдэлч ингэ те. Тэгээд нэг нь бийж одоо хадам ээжүүд тавьж мундаг байсан шүү дээ. Ихсэн хадамд байсан шүү дээ. Ингээ хөөхтүүдтэйгээ ингээд энэ бас сайхан юм байна. Би ер нь ингээд бодоод идэг байхгүй нэ хөөхтүүдтэйгээ нэгсэн. Ингээ ганц том жаз яадаг юм уу гэсэн. За ер нь л туссан сайхан аваалыг гэдэг. Тэгээ энэ зургийг авал. Баянаас бүр тусгай студ хөсөлж авалсан шүү. Тэрээс мэдээ зүгээр төө очиод авалдгүй байлаа гэж тэр чинь гурав сунараас соёлно. Энэ маамоноо ч гүйч гэнэ хөөе хаа наашаа шүү тийшээ шүү. Билетлийн дээлэг та хийсэн үү? Тэглэг байх гэж. Модрахтай гэж. Энэ чи германд авах шүү вэ наваад. Тэгээд энэ алгаа залгаа ийм юмнууд байна. Чи бас галерей. Энэ чи надад төгс оюун бас манад зурж өгсөн. Энэ жил амбар. Бүсгүй хүмүүс шүлгэд байдаг. Миний охины шүлгээр. Ээж ингээл донтой нэг ээжүүдийн баяраар. Манай төгсөгийн зохиосон шүлэг бүсгүй хүн шүлгэлтэй гэж. Сая нөгөө асаа цирктэр тоглолт болоход бас энэ шүлгийг уншиж байлаа ш нөхөрлөгчт нь. Өө манай төгсөгийн шүлгийг уншиж ин даа гэж бодож байгаа. Манай нөхрөө надад зориулсан ганцхан шүлэг. Тийм үү. Би тэгдэг байна. Энэ шүлэг үждэг болсон тэрсэн залуу байлаа дөрөв. Зөндөл их нэртэй шүлгэж. За болон чамд хүрнэ гэсэн нэр л миний нэрээр хэлсэн шүү. Нарийн чинь нэрээр биш. Шүлгийг уншиж номон дээрээс ээж шүлэг 5 нэг нь юу гэдэг шүлэг энэ гурыг хамгийн түрүү уншдаг байхгүй. Оо яа. Өөргөө жамбал гараар би нэг тайлан тавих гэж жамбал гараар энийг жамбал гарвын тэр юугаар хэлсэн шүү дээ. За. Аялгаа ээж гэдэг борлоо багш аяаны манай Дорнод аймгийн өвчнөд маань театрын Монгол Улсын гавьяа жүжигчин дуучин Иринага дуулсан. Ирина дуулсан шүү дээ тийм. Тэнгээс ах Монгол өчгөр нэг нэр өчгөл болж байгаа. Жил явсан. Намайг хадамд ихэд 69 онд 67 онд авсан гэсэн. Манай нөхөр надад тайлсан ээж байна ингээд одоо намайг их нэртэй ганц өмнө их нэртэй юм ойдогч байсан ойдгүйч байсан хүн ямарч байсан ирнэ энэ машин орсон машин авсан байсан шүү. Оо яа. Машин. Одоо миний гараал дуусах нь шүү дээ. Одоо өнөө харин сайн ойж байна. Би одоо гар машинаар л шүү. Одоо цаа чин тэгэл янз бүрийн юмнууд ойж байгаа ойддаг тийм. Фэйсбүүкээр би хардаг. Нэг ойдолч өгдөгсөн шүү дээ. Би гар машинаар ингэж ойдсон. Үгүй та яаж ойж байна? Үгүй одоо ихсэн гар машин миний амьдрал одоо бүр юу болоод байна. Ээж ингээ гоё юм аа. Цахилгаан юм авч өгөхгүй. Яг эндээс тэгээд манай нөхөрсний захилгаан машин гэж ажлын машин байдгийг бүгөө гаруул авсан яваа юу гэдэг. Тэгээд би шэнүүтэйгээ одоо миний насан туршдаа намайг тэгжсэн амьдрал юм залгуулж байгаа миний хобби шүү дээ. Ямар хөрс юм бэ? Надад энэ гадар өгсөн ямар торгоч хэлээд энэ их сайхан дургад. Ингээд сайхан мэдээ энэ их зүгээр юм л ээжтэй тэр чи ийм дээл хийж өгөөч. Энэ сайхан цаана хөвн наацсан хэрээстэй нэмэг. Энэ чи давхар дээлнэс дээр одоо ингээд бид нар гарахад энэ төр өмсөө. Би ч одоо дээл өмсдөг шүү дээ. Бас айлгүртэй хийгээд байгаа юм шиг өнөө. Дээр үе чинь хормоо өргөнтэй болцсон байна шүү дээ одоо ч. Бас ингээд өөртөө дээлээ хийгээд өмсчихөө. Ингээд л. Өөртөө дээлээ энэ өр хүүхдүүдтэй хийж байгаа ачгочтой хийж байгаа. Өө ачгочтой. Миний нөгөө юу харуулсан. За энэ жил нөгөө жил орж байгаа гэдэг ээж маань жил ороход надад нөгөө нэг хамгийн ээлтэй усан дээр сууж байгаа. Тэгээд ийм усан цэнхэр бэлэгдээд ийм гоё. Урган дэвтэртэй. Ямар хөөх юм. Энийг өмсөл ээжигээ дагуулад тэр чи гандан мандангаар зөндөө орсоо. Тэгээд баян л ойж идэг. Ямар мундаг юм бэ? Өстө уран ээж штэ. Энийг тэгээ хаанаас та сурсан орон залуугаасаа? Өө залуудаа л одоо тэгээд бид нарт вивнээсээ сурдаг байлаа шүү дээ. Бид нар ч хамт төгсөн залуугаа очсон тэгээд хөдөө бүр нөх хөдөө өсчөндөөс манай цагаас саараад амгалан энтергээл эдгээр чинь тэгээд гоцоо. Тэгээд бидний залуу байх ч ерөөсөө юм сур. Нэг л юм явал мэдээ сур. Би чи аймгийн төвийн хүн болгоо аймаг явна. Аймагаас юм сурч ирнэ. Аймагаас материал юм авт. Тэгээ хэдүүлээ нийлээл хөдөөс унч өдөр гэрэл гэрэж гэсэн ш 6-аас 9 цаг 10 цаг хүртэл ажиллана. Тэгэл хэр хооронд чинь л одоо тэр ажлыг чи хайж байгаа л энийг амжуулаад
их тэг сурсан шүү дээ би чи хөдөө очсон. Тэрээс манай ээж чиг сайхан юм оюут хүмүүс ээжтэй ирэхлээр ээж за хүм нэмэгтэй хүн нэг шилвдсэн эмчил сургадгүй айгу би өдөөний үнтэй суухгүй хчихэд одоо ингээд эхэлжсэн үуч яг хөдөө очт юм биш. Нөхөр сургуулаа төгсөөд ингээд хөдөө очиод бид хоёр чи яг нэг хүний ганц хүн ээж ганцаараа байгаа гэд. Тэгээ бид хоёр ч хөдөө 5 жил бас. Тэгээ дараа манай нөхөр чинь 5 жилийн дараа аймгийн намаа хороонд юу яасан шүү дээ. Томилтоор ирээ. Тэгээд манайх чинь өөр л явсан шүү дээ. Авч их спортлон байсан ш. Цагдаагийн юм байсан. Та өөрөө спортоор юу? Тэгээд би чинь ингээ болбоо тоглоно. Хүүхдүүд бид нар чинь тоглож бас хүүхдүүд дараа жижиг бөмбөг. Гэсэн чи аав дургуцаад намайг миний хөө эмэгтэй хүн гарна муухай болно гэд намайг болбоо тоглох шүү дээ. Тэгээ би чи багш болж ирсэн хойно дарин сумд вийн тамирын багш гомд орж теннис бид нар зааж өгөө. Тэгээ бид нар чи бүгд теннис тоглох гэсэн. Тэгээ би ч одоо аймгийн авраг мавраг болоод уралдаан тэмцээн зөндөө ороод. Ширээний теннис? Би ширээний теннис одоо шагнад урагшсан дөө шүү дээ. Тэгээд ерөн газар байх та яасан. Ахмад цалтай байсан уу юу нэ? Одоо болохоор болж ирсэн байх юм нэг. Одоо ч мөр дид турандаа олцсон тийм ээ. Одоо нэг үсрээд хурандаа болно да. Хүүхнээ нь хурандаа болохыг хараад л явна да. За ерөөл Батар шигээ. Батар аймагт тий 13 онд номын аавынхаа нэрмжт номын өргөх бид нар чинь байгууллаа. Тэгээ хууч айгүй их ном зам уншдаг. Аавдаг одоо ном сурчлаа. Олон сурчлагаа хийсэ. Соёлын оюуны сурчлагаанууд маш их хийсэн. Тэгээ аавыгаа бүр мөнгөчүүлсэн сайхан. Олон сайхан юу бичлэг юмуд байгаа. Төгсөө юу? Тийм шүү дээ. Оо, том гофрон зүүцсэн байна шүү дээ. Аймаг том гофронд зүүчихсэн аа чинь. Тэгээ саамаа авчраа тэр чинь шинэ жилийн өмнөх нь ирсэн лээ. Засаа охин болоод өнөө хүүхдүүд нь саанаас нь татаад ингээл саамаа хоорсон. Мадал манай хөвгөн моциклтэй байсан. Бүгдийг хамж авчраад ганцхан зурагч байдаг бахаа. Тэнд очиж зураг аваад бид нэр одоо бөөнөр авсан нэг л юм зураг байгаа шүү дээ хүүхдүүд юм. Ястай гоё гэж авсан. Тэгэж матер өнтер. Хэдэн онд явсан бэ? 18 онд явсан шүү дээ. 18 онд. 12 сарын 16-нд явсан. Ээж 23-нд юм байна тийм. Гөө тэр хөтөлбөрийн дорж явах нь их зөв юм байна шүү дээ. Аюулгүй их юм, аялийн хөтөлбөр. Тэргээр ч юм аюулгүй их юм үзүүлж харуулдаг юм. Яг л цагтаа хугацаатай тэгээд гал дээр онгоц автобусаар энэ тэр одоо бүр яг тийм хөтөлбөрийн дагуу явж үзүүлж харуулдаг. Их гоё юм байлээ. Хүүхдээ хасаал улаан загалмаж бас явсараа болоод габал дарган баруун гарч. Оо за. Харагш тэгэж. За баярлаа. За тэгээ одоо энэ жил тэр оюунхай арга хэмжээнд иргээд 4 сарын сүүлээр мод байх юм шиг байна. Эргэжүүлээ. Гоё шүү дээ. Бас хүмүүнлэгийн ажил хийдэг. Нэг том шагнал байсан шүү дээ. Нэгөөсөнгөө өөрсдөн гэдэг энэ чинь одоо 2 жил болоод нөгөө гэдэг ийм том шагнал гарсан шүү дээ. Энийг одоо би 4 дахь хүн болж байна. Хорлоо хин дуламжаа 2 авсан миний өмнө. Би чинь 3 дахь хүн болж авсан юм байна шүү дээ. Тэгж энийг Улаанбаатарт очиж бүр олон юунуудын өмнө авдаг гэсэн шүү дээ. Маш том шагнал. Том шагнал тийм. Том шагнал үүсдэг. Тийм нэгөөсөнгөө үүсдэг гэдэг чинь том шагнал тийм. Медаль, алтан медаль нэгөөсөнгөө үүсдэг. Учир алмазын эрдний шигтгэ бүхий алтан медаль гэж уншаа. Далаа шиг байна. Яг ийм жаз маазтай. Тэгэл энэ чинь аюу хүндгэлтэй өгдөг шүү дээ. Энэ миний 1-р анги 7-р анги төгсөн найзаа 53 жилийн дараа ингээл уулцсан байгаа. 7-р анги. Энэ 1-р ангийнхаа энэ гэ багштайгаа энэ бид нар 10 хэд онд энэ ч одоо хэд он 15 он. Ой нэг бүр гоё ингээд жаацлаад ингээд залсан. Хардгийн. Энэ хараш одоо тий. Миний охин хайлаар багт одоо тэнд байхдаа энэ өнө бичгээ хэн блэ? Наач нөгөө юм ба Цэрэнбат багш. Цэрэнбат. Оо Цэрэнбат багш бичиж өгсөн юм уу? Цэрэнбат багш бичиж өгсөн шүү дээ. Оо тэр үед нэг ижээ заяа эрхэмсэг таних сүүдэр дорж гэгээ татуулах нь өвдслэг таних мэлний цагаан саран гэрэл сэтгэл таних мэндийн өрчлөн намайг төрүүлсэн тавилан таних ижээ минь ээ гэж. Тэр янтан шидээр амьдралд тойрсон бичгийн хүмүүн бэлэг явьяасын хөгөөр шүлэг уралдаг их найрагч дагшин нутаг дарганган даруухан хөргөл долоон бурхан шиг өрстэй гүрсийнхэн заяа төвшсөн дөрвөн бэрхээ аав минь ээ гэж. Их гоё энийг орж ирсэн хүн бүгд сонирхдаг. Тэр хүн чинь Монгол хүчиг мэддэг. Тэгээд ингээд уншаад өгөх юмстай гоё юм. Энэ утсан байгаа үү? Тэр чинь олон нүүрсэн шүү дээ. Олон нүүлээ шүү дээ. Олон нүүсэн чинь энийг ингээд дийдлээд аваад ингээд бурхныхаа яг ингээд өлгсөн бүх зүйлүүд нь бүгд утга учиртай гоё яасан ядчих. Энэ аав ээж ах дүү нар мань байж байна.
Манай За. ачаалтуу 14. Хөрвэт хоёрын чинь ингээд хоёр өнөө сэтгүүлч байсан хүн чинь байгаа. За зураг авах хүн байна уу гэхээр лүгсэ бэ гэж аваа. Хүүхдүүд оюутан байхад нь ингэж аваа. Тэр нь 46 их залуу байж байгаа. Цэл залуухан насны гал өдөр багш хэлжсэн байна шүү дээ. Энэ доронтод авсан шүү дээ. Үйлчлэгийн тэр дотор нэг нь баруун талны зурагч нь тэр их гоё явдаг зурагч юм бас. Манай асрын гэрүүлэр энэ тэр. Миний ээж дүүнэр. Миний аав ээж дүүнэр юм. Хөөхтнээс. Хөөхстэй бүх зурнууд байгаа би энэ жоохон таарах хүн багтай л найраач юм. Энд дээр л ээжээ хоёр од манай ээж хоёр од том байсан шүү дээ. Ээжээ одонг зөвлөхгүй бүгдээр юм мартчих. Ийхэр Хоёр одонг зөвлөснөөс одоо ингээл өнгөрсөн энэ нотх юм биш. Сандраал ээж гараж минь босгооч ирээд яцсан. Зургийг авсан шүү дээ. чи бас ингээд хан дээр тавьсан зурнууд яг үе үеэсээ гол чухал юмнуудаа тавьсан бас их гоё юм те дурсан шүү дээ. Тий. Өмнө альбомдаа хийсэн байдаг шүү дээ. Тий альбомдод мэдээж их зураг байгаа. Ээжинд орж ихэр ингээд аягүй гоё шүү. Бүр ингээд баг насаа дурсаад ингээд ээж аав маань бас ингээд яг байж байгаа юм шиг ингээд зураг нэж. Энэ манай Эрдэнэтэй алдартай төмөр гэд зураач бурхан болсон л доо өрхөө. Тэгээд над аавын маань зургийг ийм гоё зурж өгсөн. Хоёрын зураг. Би хоёрын анх авсан зураг шүү дээ. Энэ бол зөвхөн одоо гол зурагнуудаа л ингээл дурсан чугсан гэдэг нь ер нь Тасгийсэн 5 альбом байгаа шүү. Тэгээ Тасгийсэн 5 альбом бол танд яаралтай явж байгаа учраас гаргаж үзүүлэх байгаа шүү. Тасгийсэн 5 альбом байгаа шүү. Тий. Хамгийн багтаа. Тасгийсэн 5 альбомоос яг чухал юм аваад ингээ гоё байна. Зайлаад Энэ одоо өргөө хөл энэ ч аюулгүй олон юм үргэлж зураг бичлэг одоо их байна. Манайх нэтэл дэвсэн шүү дээ. Шулуун тахтайсан гоё альбом авах шүү дээ. Тэгээ их гоё юм байна тийм чинь. Нэг ороотой өдөр шүү дээ. Баярын тэнд. Наад чинь энэгээр зурагчгаар орнол гэсэн би энэ үсгэцээ. Хөлн бүртэй чинь бүр. Тэгсэн чинь байна ердөө орох чинь ингээд өсчөнгүүд ингээ яатсан. Ёо гоо сайхан ч сууцсан. Тэгэл нүрий чинь ингэж арчилж явах ингээл яа. Тэгэл юм хувцсан мовцсон тэр арил. Ээж одоо энэ үед хэдэн настай? хэдэн нас 53 та байсан. Одоо энэ зургийн чинь шүү дээ. Хэдэл өөрсөндөө нэг юм альбом хийлээ. 53 та байсан шүү дээ. Тийм шүү дээ. Одоо тий. Энэ хан хуу хаанаага би ганцаараа юу хормын зураг аваад. Тэр үедээ үзчихсэн. Яг ээжийг нэг юм амжилсан байж тий. Ийм альбом хийсэн шүү. Энэ яг нөгөө Ямар гоё энэ чинь ингээд залуу насаа 53 насаа өөр юм уу зүрхгүй байсан юм уу ааш өөр өөрөө хийхгүй юу? Өөрөө нэг байгаад альбом хийе гэж. ингээд ороогод нэг хоёр гоё өөр юм тий. Гоё л авсан байж тээ. Тий. Зарчсан альбом байна. Энэ гоцыг өөрөө сонгож байна. Тэнд бас гуцнууд янз бүрийн гуцнууд байдаг юм байна. 53 үед ч одоо бараг 20 хэдэн жил болж байгаа юм байна шүү дээ. Энэ миний нэм гоё судалтай гоё сонс. Энэ нэг юм гоё өмд байсан. Тэр хоёроо гомсод үсээ ингээд л авсан. Ямар гоё юм бэ? Дурсамжтай юм аа. Тийм үү? Үнэхээр дурсамжтай. Энэ миний багшин сургуулийн ганц нэг одоо ингэж үчдэг байлаа. Бага ангийн багш болно Тасгийсэн гэдэг. 5 6 дэвтэр байсан. Одоо өдөр маань байхгүй болцсон нөө хүн антай нөө зөндөө үзчихсэн усгаж авчдаг. Одоо бол багш нар ийм бичиг байхгүй шүү дээ. Энэ ч маань нөгөө 15 өнө гошуутай 5 гошуутай үзгээр бид нар чинь шилдэг одоо шилэн савн чирнэлгээд бид нар чинь багшин сургуулж ийм хичээнгөө чинь хичээлж багш ордог. Бид нар зүйлсэн алаш шүү дээ. Тэгэл бүгд ийм бичгтэй болчихсон төгссөн шүү. Бидний одоо миний юм 2 төлөв багшин сургууль одоо маа багш маань бурхан болцсон дөө. Тэгээ багш манай ингээ нэг 5 6 охтууд нэг хөөгөө ордог. Бидний дэвтэр авсан. Энэ бол миний зөв гэртээ биччихсэн. Ямар гоё багшийн сургууль сурчсан хүмүүс багш чи ингэж бичих ёстой гэдэг байхгүй. Чи энэ чинь даралт маралт энэ төр яа заадаг гэж болж ёо. Гिचэнгөө ичгээ өдрөл жижигэр байхгүй гэсэн. Тэгэл өнө он самбар дээр чи он сар 50 өөрөө шугамд он сар 50 тэгээд ангидгээд 50. Тэр юм бүгд чи одоо бид нар хийлгэд дадлгаж хэлж. Одоо ганцхан юм дэвтэр би зэнгээр сургууль гэж уншлаганд 2 удаа орсон шүү дээ. Төв уншлаганд ороод нэгэнд нь тусгай барь нэгэнд нь 3 дугаар байранд орсон шүү дээ. Энийхэн талаар бичээд Сургаж чаддаг байсан мэн өөртөө нэ сурч чаддаг. Миний хайртай гэж сургана гэдэг ингээд болчихсон. Тийм ээ энэ миний ажил гэдэг. Тэгэхээр насан туршдаа насаараа тэр гоё ажиллаа тууштай хийсэн таар чинь тий багш нарын ажил. Тэгээ авч байгаа цалиндаа гэж сэтгэл хангалуун. Тэгээд 5 6 хүүхдүүдтэй хүүхдүүдэд тэгээд цалингараа болгоод тэгээд ажиллаа хийгээл хүүхдүүдээс сэрэл төгөөл ингээл явж исэн ийм мундаг алтан үеийн хүмүүс шүү дээ нэр ямар гайхамшигтай.